Энэ бол юм ээ. Тэр өөрийнхөө төрсөн ахыг идэх дуртай. Тийм ээ, та бүхэн бүгдээрээ зөв сонссон. Бүр жинхнээсээ ахынхаа шархыг долоож идэх дуртай. Өнөөдрийн миний ярьж өгөх анимын нэр бол Pupa. За тэгээд 18-аас доош насныхан байвал битгий үзээрэй. Учир нь ярьж өгөх аним маань нэлээд муухай гаж сэдв, гаж үйл явдлуудтай. Pupa аним маань юм ээ өөрийн төрсөн ах үзүзөөг хичээлэнд харах үеэр дуудаж гэртээ хамт ярих гэж хэлснээр эхэлнэ. Ямар ч тач ахаасаа төрүүлээд гараад явж явах үедээ айгүй сонин хав хар хувцастай эмэгтэйтэй таардаг. Нөгөө учир битүүлэг эмэгтэй түүнд улаан ирвэхэ харахаас өмнө Гиалс гэртээ арайраа гэж хэлдэг. Хэлсэн мөчт нь юм ээ аврах том царай муутай мангас болон хувирдаг. Хойноос нь хурж ирсэн өөццүү дүүгээ мангас болон хувирсныг хараад нүдэндээ итгэж өгдөггүй. Гэхдээ айгүй ухаантай сайн ах юм болохоор миний төрсөн дүү мөн л бол мөн би үргэлж чамаа хүлэн зөвшөөрнө гэж сүртэй сэтгэлийн үгээ хэлж тайвшруулна дүүдээ ойртоход дааж дүүн ахта тийм их хайртай биш юм уу яасын шууд хазаад авна. Юмээ үзүзөө хоёрын бага нас нэлийн өрөвдөлтэй байсан. Тэдний аав үнэхээр л бүтггүй гар. Дандаа ээжийг нь зоддог байсан. Тэгээ ээжийг нь зодож жагаад гой санагдахаа болох юм бол юмээ үзүзөө хоёр дээр очиод тэр хоёрыг зодож эхэлдэг байсан. Бүр нэг хэрэг сэтэрсэн галзуу сайко гар гэж ойлгож болно. Азар тэдний ээж нь зодуулаад байгаад байлгүй салж чадсан ч залуухан сайхан ирчүүдэд татагдаад ээж нь гэрээ хаяад явчихсан. Иннээс нь болоод юмээ үзүзөө хоёр нэг ёсондоо өнжирсэн бөлгөө. Юмээ ахыгаа барьж аваад идээд зогсохгүй бүр дахиад 2-3 хүн эзнийхээ дараа арай гэж хүн төрхөндөө хувиран ордог. Буцаад энгийн хивэндээ ороход бошоохон гэртээ хайргээд байсан хар уцтай үйл мэдэгдэх эмэгтэй тэнцээ болсон үйл хэрэгэ зохицуулаад илүү дутуу асуудал байхгүй нам жимээр шийднэ. Манай юмээ маань ахыгаа алдсан болохоор бүр гутраад шаналаад бөө юм болсон чинь ах нь яг үнэндээ үхээгүй харин дахин амьлдаг ургадаг вирустай хүн болж таардаг. Манайхан жоохон ойлгохгүй ч магадгүй тийм болохоор би нарийн тайлбарлая. Юмээ төрөхдөө мутацтай муухай вирустай төрсөн. Тэгээд тэрийгэ явсан явсаар үүзүү ахтай халдварлсан. Тэгэнгүүт манай хоёрын туссан вирус нь яг юу гэдэг вирус юм бэ гэвэл Pupa гэдэг нэртэй вирус бөгөөд халдсан эсвэл халдварлсан хүмүүс нь өөрсдөө гайхалтай хурдан нөхөх нэгэсэндээ дахин амьдрах хүчтэй. Гэхдээ тэрнийхээ хажуугаар маш их хөлсдөг. Шулуухнаар хэлэх юм бол хүн идэх хүслээ гэсэн үг. Айгүй сонирхолтой мөртлөө айгүй нууцлаг. Үл мэддэх эмэгтэй маань үзүзүүгээс чи өдөр бүр өөрийн төрсөн дүүхийн амьд хоол болон амьдарч чадна гэж юу гэж асуухад үзүзүү өөрийнхөө хүчрхийлэгч аавыг иргэн дурсаад тийм ээ би чадна. Өөртүүлсэн цорын ганц гэр бүлээ тгээс жолтгой хамгаална гэж хэлдэг. За бас энэ яриаг нь яг юу гэсэн үг юм бэ гэж айдайхан тайлбарлах юм бол юмээ вирусээс олоод хүн идэх хүсэл бол маш ихээр төрдөг. Тэгээд хүн идээд хүн алахгүй тулд эвийн мо төрсөн ахыгаа мөчлөн иддэг. За дараагаар нь бид юмээ гэхийн халдвартай аимшигтай охин хэрхэн бий болсон талаар суралцсан. Үзүзүүг ердөө нэг настай байхад тэдний ээж нь юмээг төрүүлсэн бөгөөд юмээ төрөхдөө цаанаасаа л нэг өөр бүтцтэй бусдаас өөр хүүхэд байсан. Жишээлбэл шинэхэн төрсөн хүүхдийн мөртлөө бүр бүтэн шүд нургацсан тэгээд амтэн шавьж алддаг. Энэ бүхнийг нь ээж нь хараад маш их айц хүзтэй нүүр тулсан болохоор юмээг цаасны утгаар алдаг өгөөд одоо бүр өөрийнхөө төрсөн хүүхдийг алаад штэ цаасны утгаар. Алхахыг оролдоод байхад юмээ бүр юу ч болоогүй юм шиг дахин амьдрна. Энэ бүхнийг үзэж туулаад ээж нь бүр галзуурснаасаа болоод зодуулах дуртай, өвдөлт мэдрэх дуртай болсон гэж өөрөө хэлдэг. Учир нь зодуулж хүчрхийлүүлэх тэр мэдрэмж нь түүнийг жинхнээсээ амьдарч байгаа ямар нэгэн зүү зүүдлээгүй хийм хараагүй гэдгийг баталдаг болохоор өөрөө зодуулах дуртай. Амар гаж. За тэгэхээр сэтгэлээ бэлдээрэй guys. Дараагийн анги дээр нь ямар нэгэн түүх гардаггүй зөвхөн юмээ ахыгаа идж байгаа хэсэг л гардаг. Тийм жинхнээсээ би худлаа яриаггүй. Ийм гаж аним үнэхээр л байд юм байна. Би яг анимынхаа бүтэн хэсгийг харуулчих юм бол YouTube байгаа намаа загнах болохоор би харуулж чадахгүй. Гэхдээ хар цагаанаар нь ингээд ер нь жишээ олгоод ингээд харуулчих. Үзүзүү бүр үнэндээ эвлэрээ дүүгээ өсгөж гимгүн хүн алуулахгүй тулд нэг өсөндөө өөрийгөө дүүдээ амьдарн нөгөөд хооллож байна. Аимшигтай. Өөр хэлэх үг олдохгүй нөө. Хин ийм юм зөхиодог байна те. Ганц энэ тэнэглэлээр зогсохгүй хар хувцастай үл мэддэх эмэгтэй үзүзүү болон юмэгийн үрийг аваад хүүхэд бүтээдэг. Яг энэ хүүхэдтэй болсон хүүхэд боловсруулсан талаар бол аним дээр дахиж хизэж дурддаггүй. Тийм болохоор би яг ямар зорилготой, ямар учиртай болохыг үнэхээр ойлгохгүй байгаа. Харин нөгөө талд үзүзүү юмээ хоёр саяхан лабораторид исэн мөртлөө яагаад ч юм сургуультай очсон байгаагаар үзэгдэх бөгөөд хичээлээ тараад явж исэн чинь мизүигээд хурц удах барьсан эвгүй залуу гарч ирээд хачи юм ярьж сүрдүүлж авч яваад манай ахыг хэрсгээр зодож эхэлнэ. Юмээ болоочтой гэж гуйх үеэр нь үзүзүү дүүгээ хамгаалахын тулд нөгөө эвгүй гарагч нь газар саваад нүүрлэн цүм зөксөн чинь юмээ ахыгаа хэрцгий үйлдэл гаргахыг нь хараад нэг амар айсан царай гаргадаг. Айсан царай гаргасан юмээг ах нь хараад гимшээд үгүй буруугаар битгий ойлгох гэсэн чинь бас нэг үл мэддэх залуу хойноос нь гарч ирээд борохотоод унгаачихнөө. Яг юу болоод байгааг нь ойлгомжтой санагдахгүй байж магадгүй. Гэхдээ угаасаа аним нь 4 минутын урттай бөгөөд нэг ийм сонин өрнөлттэй. Тийм болохоор би буруу тайлбарлаж байгаа даа биш. Аним нь өөрөө ийм шүү ойлгоорой хүмүүсээ.
За харин саяных бол Юмегийн буруу өөрийг нь аврах гад тулдаж байхад тэнэг царайлчаад ахаасаа айгаа суугаад идэг нас те. Манай хоёр ингээд барьцаалагдана. Юмег нэг сандалд хүлж тавиад үүзүүдээр Пупа вирусын судалгаа хийж бүх дотоод эрхтний нэмжнэр салгаад бүр амар заваа. Дотоод эрхтний салгаж байгаа болохоор амар өвдсөн болохоор амар ойрлно. Ахынхаа ойрлогын сонсоо тэсэж чадалгүй Юме өөрийнхөө вирусыг ашиглаад бүр ерсөн сүултээ авралын баатар болоод эмчнэр рүү дайрна. Дайралтын дараах хэсгийг би бичлэгэндээ оруулах юм бол YouTube байгаа бас л намайг загнах болохоор хар цагаанаар юу болдгийг нь харуулъя. Энэхүү аимшигтай хэрцгийл болж явах үеэр үзүү эмчнараас цухтаад хонглоор мөлхөж явж байгаад ямартай ч ах トゥ хоёр бие бинийгээ олдог. Олоод бие биенээ хараад Юме ахтай хандаж би зөндөө хүн алсан л та. Гэтэ та намайг үргэлж хамгаалахыг мэдэж байгаа болохоор би жаргалтай. Хоёулаа ганцаараа байхдаа хүчтэй биш ч хамтдаа болох хүчтэй гэж хэлдэг. Юу ч болоод байгаа мэдэх юм алаа да хөөрхий. Аним дуусахтаа Юме үзүү хоёр сургуультаа буцаж яваа завсарлагын үеэр Юме ахыгаа өлсөхгүй тулд хэрчигээр идэх үед нь ах нь дүүдээ хандаж Юме жоох удаан эдэлтэй гэж загнаад инээлтэн хөхөрлцнөөр энэ аимшиг аним өндөрлнө. Харин тийм ээ би мэдэж байна та бүхнийг ямар гээч удаг ужиргоо хогийн юм үзэж вэ гэж бодож байгааг. Үеэс үед би бол гаж аним үздэг нэг тийм бяцхан цуврал явуулаад байгаа. Тэрэндээ зориулаад гаж аним хайжсэн чинь арай гайгүй дүр зурагтай анийн нүдэнд тусаад тэрийг нь явж очиод үзсэн чинь ёстой жинхэнэ бузрын аним байлаа. Бөөн юм болж зовж үдсэн юм чинь бичлэг болгож оруулалгүй яах вэ? Яг уг аним цуврал нь өөрөө 12 ангитай, анги бүр нь ердөө 4 минутын урттай. Гэтэ би энийг хизээч үз гэж бол хэлэхгүй харин эсэргээрээ хинч бити үзэрэй гэж хатав анхааруулна. Уусаа үдсэн ч утга учир яг юуны төлөө юм гэдэг нь үнэхээр ойлгомжгүй эхлэхдээ ч тэр дуусахтаа ч тэр юу ч болоод байгаа ямар ч учиртай энэ чөтгөр бөөмэй дээ. Бас анимын дундуур танилцуулагдсан дүрүүд ямар ч үүрэггүй юм шиг хідэн хідэн хэсгээр гарч ирснээр дараа нь үл мэддэх байдлаар алга болсон. My Anime List туудсан дээр хүртэл дүрүүдийг нь судлаад харвал цөөхөн дүртэй тэгснэ бүгдээрээ ямар ч зориггүй учир утга нь тайлагддаг. Хэ. Миний амьдралдаа үзсэн хамгийн ойлгомжгүй бөгөөд заван аним бол Pupa байлаа. Өнөөдрийн бичлэгээр надтай хамтайсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Дараагийнхаа сонирхолтой бичлэгээр уулзтал түр баяртай. Хөөе байж гараа залуусаа Instagram-ыг минь follow доорой. Бид нар 1000 хүрэх гээд байгаа. Хүрэх гээд байгаа ч гэж талын нь бол хүрсэн байгаа. Гэтэ 1000 бол хүрээгүй л байна. Тийм болохоор let's хүрцгээе please.